Өнгөрсөн 2 сарын хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэртээ хоригдсон бүсэд амьдардаг малтай иргэдийг нүүлгэн зөвшөөрөгдсөн бүс нутаг руу шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр тэдний хэрэглэж байсан өвөлж хашаа хороог нь буулгах ажлыг эхлүүлсэн байна. Нийслэлийн 5 дүүрэгт байрлах мал бүхий 600 орчим өрх айлын өвөлжийг буулгаж өтөг бууцын зөөх, ариутгалын ажлыг хийж байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 189 малчин өрх бий. Эдгээр өрхийн 40% нь өөртөө өвөлжөөгөө буулгасан байна. Харин үлдсэн хувийг нь мэргэжлийн хяналтын газар онцгой байдлын алба хаагчид хамтран буулгаж байна. Биднийг очиход Сүхбаатар дүүргийн 19 дугаар хороонд байрлах Мантах 2 гэх айлын өвөлжөөг буулгаж байсан юм а. 80 өрхийн 40 өрх нь сарвчаа буулгаагүй гэсэн дүн гарсан байгаа. Одоо ингээд эхний айлдаа өнөөдөөс эхлээд албан ёсны буулгалт эхэлж байна. 40 айлаас бол яг мэдээлэл өгснөөс шууд 3 айл өрх нь бол албан ёсоор буулгацсан байгаа. Тэгээ үлдсэн өрхөдтэй одоо ингээд албан ёсны буулгалтын ажлууд эхлээд өнөөдөөс эхэлж байна. 189 өрхийн 3130 айлын 30 малыг бол гаргасан байгаа. Эндээс 189 өрхийн 185 хашаа сарвч байсан. Эндээс бол одоогоор 50% нь бол буулгачаад байна. За тэгээ өтөг бууцны хувь дээр бол дүүрэгт одоо хуваартай аж ахуй нэгжүүд Сүхбаатар тогтжилт, Сүхбаатар дэвшил гэх газрууд бол айлуудын хашаа сарвчанд өтөг бууцыг зөөвөрлж байгаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд өвөлжөө өтөг бууцын зөөх ажил 50% явагдаж байна. Сүхбаатар дүүргээс гадна Чингэлтэй дүүрэгч малчтын өвөлжөөг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа юм. Энэ дүүрэгт 52 малчин өрх байсан байна. Малчтыг зөвшөөрөгдсөн бүс нутгаар нүүлгэн шилжүүлж 8 айлын өвөлжөө өтөг бууцыг нь зөөсөн байгаамаа. Одоо 42 айлын өвөлжөөг буулгана гэдгийг албаны хүн хэллээ. Энэ манай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл за 200 гаруй тонтой юм өрх байсан. Тэгээд нэлээд олон жилийн юм даг шавар өтөг бууц цугларсан байна. За дараа хаяж нэг айлаас энэ айлаас гэхэд жишээ нь 2-3 машин өтөг бууц арилгахаар шинжтэй. Тэгээд эднийх нөгөө уулын өндөрлөг газар байгаа учраас бороо орохоор доошоо энэ өтөг бууц нь урсдаг тий. Тэгээд доод айлуудтай бас нөгөө нөлөөлдөг. Тэгээд машин гардггүй гэсэн юм бас айлуудаас нь бас гомдол ирдэг. Зөвхөн өвөлжөө малын өтөг бууц зөөгөө зогсохгүй ариутгалтын ажлыг ч хийж байна. Олон жил болсон малын өтөг бууцнаас халдвар төвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс заавал ариутгалын ажлыг хийх шаардлагатай болдог байна. Ариутгал хийж байгаа учир шалтгаан маань одоо энэ өтөг бууц малын шимэгч хорхоноос гадна бас энэ халдвар төвчний дамжуулах эрсдэл бас байгаа учраас энийг ариутгах шалдваргүйчлэх юм заавал хийхгүй өөрөөсөө байхгүй. Тэгэхээр энэ дулааны үйлрэлд бол 4 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд хийгдэг. Нийслэлийн хэмжээнд 600 орчим малчин өрх байдаг. 5 дүүрэгт амьдарч байсан малтай иргэдийн хашаа хороог буулгах ажлыг ийхүү өнөөдрөөс эхлүүлээ. Энэ ажлыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байна.